Өнөөдрийн хичээлээр бид IELTS Ein Academic Speaking, Writing D, өндөр оноо авахад зайлшгүй шаардлагатай боловсрал болон технологийн сэдвтэй холбоотой түлхүүр үгсийг хэрхэн зөв, оновчтой ашиглахыг наривчлан судална. Эдгээр үгс нь таны Lexical Resource IE баяжуулж илэрхийлэх чадварыг танд дээшлүүлэх болно. Эхлээд боловсролын салбарт өргөн хэрэглэгддэг академик үгсийг авч үзье. Pedagogy буюу сурган хүмүүжүүлэх арга зүй гэдэг нь сургалтыг хэрхэн зохион байгуулж хөтлөх арга барил юм. Энэ үгийг хэрэглэх нь таны Lexical Resource IG шууд нэмэгдүүлнэ. Curriculum гэдэг нь сургалтын хөтөлбөрийг хэлдэг. Accredited гэдэг нь байгууллага, хөтөлбөрийн стандарт хангасан гэсэн утгатай. Харин Cognitive Development энэ таны мэдхийн хөгжил гэсэн утгатай бөгөөд хүүхдийн болон насанд хүрэгчдийн сурах үйл явцыг тайлбарлахад маш тохиромжтой. Одоо технологийн салбарт голчлон хэрэглэгддэг академик үгсийг судалцгаая. Digital Divide гэдэг нь мэдээллийн технологийн хүртээмж болон хэрэглээний ялгааг илэрхийлдэг. Энэ бол нийгэмд их тэгш бус байдлын чухал асуудал юм. Disruptive Technology гэдэг нь одоогийн зах зээл, салбарыг үнэхээр нь өөрчлөх чадвартай технологиг хэлнэ. Жишээлбэл хиймэл оюун ухаан, Cyber Security болон Automation гэдэг үгс нь орчин үеийн технологийн хөгжлийн гол тулгуур ойлголтууд бөгөөд таны эссе болон ярианд мэргэжлийн өнгө аясыг нэмнэ. Академик үгсийг зөвхөн дангаар нь бус хамтдаа хэрэглэгддэг. Collocations буюу хэлц үгстэй нь хамт сурах нь таныг band 7.5 оноонд хүрэх гол хүчин зүйл юм. Fostering Critical Thinking гэдэг нь шүүмжлэлт сэтгэлгээг хөгжүүлэх гэсэн утгатай бөгөөд технологийн тусламжтайгаар суралцагчдыг хэрхэн илүү гүн гүнзгий сэтгэхэд сургаж болохыг илэрхийлнэ. Facilitate Lifelong Learning буюу нас нь туршийн боловсролыг хөнгөвчлөх гэдэг нь технологийн давуу талыг онцолдог. Mitigate Educational Disparities энэ боловсролын ялгааг бууруулах. Harness the Potential of Technology энэ технологийн чадварыг бүрэн ашиглах гэсэн утгатай. Эдгээр хэллэгүүд нь таны эссе болон ярианд академик өнгө аяс нэмж илүү баялаг илэрхийлэх болно. Одоо band 6.1 болон band 8.1 хариултын ялгааг харьцуулж үзье. Боловсролын асуудлыг хэлэлцэхдээ band 6.1 түвшний суралцагч онлайн. Learning is good because people can study at home and save time гэж хэлж болно. Энэ нь энгийн бөгөөд хит ерөнхий. Харин band 8.1 түвшний хариулт нь The advent of online learning has significantly transformed pedagogical approaches, enabling greater accessibility and flexibility for diverse learners, thereby fostering a more inclusive educational landscape гэж илүү академик нарийн үгсээр илэрхийлнэ. Advent significantly transformed pedagogical approaches зэрэг үгсийг ашиглах нь таны Lexical Resource IG дээшлүүлж илүү төвөгтэй өгүүлбэрийн бүтцэн Grammatical Range IG сайжруулдаг. Яагаад гэвэл та зүгээр л good гэхийн оронд significantly transformed pedagogical approaches гэж гүнзгийрүүлэн тайлбарлаж байна. Академик хэлэнд concessive clauses буюу буулт илэрхийлэх өгүүлбэрүүд нь маш чухал байр суурь эзэлдэг. Эдгээр нь нэг санааг хүлээн зөвшөөрөх боловч түүний эсрэг эсвэл нэмэлт чухал санааг илэрхийлэхэд тусалдаг. Although, even though, while зэрэг үгсийг ашиглан өгүүлбэрээ холбоосноор таны grammatical range and accuracy оноог дээшлүүлнэ. Жишээ нь although online education offers flexibility, it often lacks the direct social interaction of traditional classrooms. Энд бид онлайн боловсролын давуу талыг хүлээн зөвшөөрөх хэдий ч түүний сул талыг давхар онцолж байна. Энэ нь таны хариултыг илүү тэнцвэртэй бөгөөд цогц болгоно. Одоо боловсрол технологийн талаарх академик үгс болон өгүүлбэрийн бүтцийг ашиглан богино ярилцлага хийж үзье. Энэ нь танд Speaking Ein
хэсэгт илүү чөлөөтэй, итгэлтэй ярихад тусална. I believe online education has revolutionized access to learning for millions worldwide. What are your thoughts on its long-term impact? гэж асууж байна. Энд revolutionized access гэдэг нь маш хүчтэй академик илэрхийлэл юм. B нь absolutely. It has certainly mitigated educational disparities by reaching remote populations. However, there are concerns about the digital divide and ensuring equitable access to high-quality internet and devices for all гэж хариулж байна. Mitigated educational disparities болон digital divide зэрэг үгсийг анзаарна уу? However гэдэг нь ялгаатай санааг оруулж байгааг харуулна. Эцэст нь айн. Indeed, while technology can facilitate lifelong learning, we must also consider the role of pedagogical approaches in MI, anti-anning, student engagement and academic rigor in a virtual environment гэж дүгнж байна. Facilitate lifelong learning болон pedagogical approaches зэрэг хэлц үгсийг хэрхэн ашиглаж байгааг анхаараарай. Мөн while холбоос үгийг буулд илэрхийлэх өгүүлбэр үүсгэж ашигласан байна. Одоо сурсан зүйлээ баттахын тулд богино дасгал хийцгээе. Асуулт. Which of the following terms refers to the study of teaching methods and principles? Та дөрвөн сонголтоос зөвийг нь сонгоно уу? Хариулт нь B. Pedagogy юм. Учир нь pedagogy. Энэ сургам хүмүүжүүлэх арга зүйг хэлдэг. Харин бусад сонголтууд нь энэ асуултад хамааралгүй юм. Энэ хичээлээр та боловсрол болон технологийн сэдвтэй холбоотой академик үгсийг сурч тэдгэрийг хэрхэн IELTS sign өндөр оноонд хүрэхэд ашиглах талаар ойлголт авлаа. Эдгээр үгс болон хэлхүүдийг өдөр тутмын дасгал сургуулалтанд тогтмол хэрэглэж өөрийн lexical resource болон grammatical range IG баяжуулаарай. Цаашид энэ сэдвээр илүү гүнзгийрүүлэн судалж, эссе болон ярианы дасгал хийх нь танд маш их үр өгөөжтэй байх болно. Баяртай.